Сайн бацгаана уу? Өнөөдөр хэдүүлээ articles буюу ялгац гишүүдийн талаар үзэх болно. За монгол хэлэн дээр бол ялгац гишүүн гэдэг ойлголт байдаггүй. Гэхдээ герман язгуурын тийм ээ спан, герман юу гэх мэтчлэн англи гэх мэтчлэн хэлэн дээр бол ялгац үг бол байж идэг. За тэгэхээр ялгац гишүүн гэж юу яриад байгаа юм бэ? Гэхлээр тухайн ялгац гишүүн нь нэр үгийн урд байрлаад нэр үгийг ялгаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр дандаа нэр үгтэй холбоотой явна гэсэн үг. Артикл харлал бол ард нь нэр үг нь байгаа гэж ойлгоход ерөөсөө буруудахгүй. Нэр үгийг ялгаж өгнө гэж яриад байгааз тэгвэл яг юуг нь ялгах гээд байгаа юм бэ? Гэхлээр тухайн нэр үг маань тодорхой бус юм уу? Эсвэл тодорхой юм уу гэдгийг ялгана. Хэрвээ тодорхой бус гэж үзвэл тухайн нэр үг маань n гэдэг артиклийг авна. Тодорхой байх юм бол d гэдэг артиклийг авдаг. За нэг өгүүлбэр дээр тайлбарлаж уу яг тодорхой бус тодорхой гэж юу яриад байгаа юм гэхэлэр I bought a phone гэж юм. За би нэгэн утас худалдаж авсан. I bought би худалдаж авсан a phone нэгэн утсыг. За та нарт би ингээл би нэг утас худалдаад авсан штэ гэж хэлэхээр та нар ойлгохгүй. Ямар утас гэдгийг мэдэхгүй тодорхойгүй байгаа зү тийм ээ. iPhone авсан юм уу Samsung авсан юм уу мэдэхгүй. Тэгсэн чинь өчигдөр би ингээд ярьж iPhone 14 гарсан байлээ би авмаар байгаа гэж ярьж яснаа. Өнөөдөр ирснэ би нөгөө утас авсан штэ гэж хэлэх юм бол яах вэ? iPhone 14 авсан юм байна гэд ойлгож байгааз. Тэгэхээр энэ тохиолдолд тодорхой утас яриад байгаа учраас I bought the phone гэж ярина гэсэн үг. Би нөгөө нэг утас худалдаад авцаа гэж хэлэхэд л гэж шууд ойлгож байгаа. Тохиолдолд the phone. A phone гэхэд ямар ч нэг утас авсан юм байна гэж л ойлгоно. Тодорхойгүй байна гэсэн үг. За дараагийн өгүүлбэр дээр тайлбарлая. He is sitting on a chair. За тэр эрэхтэй is sitting сууж байна. Юун дээр? On a chair. Нэгэн сандал дээр сууж байна. За ямар сандал гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр дотор олон сандал нэгэн дээр нь сууж байгаа юм байна. Тэгсэн чинь he is sitting on the chair that is near the door. За тэр эрэхтэй is sitting сууж байна. Сандал дээр сууж байна. Ямар сандал вэ гэхлээр that is near ойролцоо the door. Хаалганы ойролцоох тэрхүү сандал дээр сууж байна. Тэгэхээр өрөөндөө олон сандал байгаа гэхдээ хаалганы ойролцоогоо яг тэр сандал дээр гээд тодорхой сандал яриад байгаа учраас хэвлээ the chair гэж ярьж байгаа гэсэн үг. За дараагийн жишээг харъя. A girl is looking at me. За нэгэн охин. За girl гэдэг нэр үгийг тосгож өгч байна. Тосгож гинэ ялгаж өгч байна. A girl нэгэн охин. Ямар охин? Мэдхгүй те тодорхойгүй. Is looking at me. Над руу харж байна. Над руу хараад байна. Тэгсэн чинь the girl нөгөө охин чинь ямар охин бэ гэхээр whom I like миний сайн тэр охин чинь is looking at me над руу хараад байна. За тэгэхээр тодорхой оны талаар яриад байвал хэдлээ D гэдэг артиклийг хэрэглэнэ гэсэн үг. Сонсоол тэрүү гэж ойлгомжтой байх юм бол тодорхой бус байх юм бол EN-ийг хэрэглэнэ. За тэгээд орчуулах нь EN артиклийг ерөөсөө ганц тоон дээр хэрэгэлдэг. Ганц тоон дээр. Хэрвээ би утаснууд худалдаж авсан гэх юм бол яах вэ? I bought phones гэж хэлнэ. За тухайн утаснууд нь тодорхойгүй тохиолдолд EN артиклийг хэрэглэхгүй. Олон тоо болоод ирэнгүүт EN артиклийг хэрэглэхгүй гэсэн. Яагаад тэгэхээр EN-ийг хэдүүлээ зүгээр л нэг ширхэг нэг гэж орчуулахад болдог. За тэгвэл бас өөр ямар тохиолдлууд хэрэгжилж болдго юм бэ гэдгийг задлсан байна. EN артиклийн хэрэглээ нэгд нь first mention буюу тухайн зүйл анхны удаа дурддагдж байвал хэрэглэнэ. За жишээ хэлбэрийг харах юм бол I saw an old woman and a dog in the park. За I saw би харсан. An old woman нэгэн хөгшин эмэгтэй болон нэгэн нохойг хаана харсан? In the park. Паркт харсан гэж. Цэцэрлэг түрээлэнд харсан. За тэгэхээр би тухайн эмэгтэй болон тухайн нохой бол анхны удаа дурддагдж байна тийм ээ. За бас нэг танихгүй эмэгтэй нэг танихгүй нохой байна гэдгийг илэрхийлж байна. За хоёрдугаарт jobs буюу ажил мэргэжил дээр хэрэгэлдэг. Paula is a teacher. Paula бол нэгэн багш юм аа. Тэгэхээр ажил мэргэжил орсон тийм ээ. Doctor өөр юу вэ? Police гэх мэтчлэн үгнүүдийн урд EN гэдэг артиклийг хэрэглээд явнаа. За гуравдугаарт нь descriptions буюу тухайн нэр үг маань урдаа өөрийгөө тосдгосон adjective тийм ээ тэмдэг нэртэй хамт явж явах юм бол тэрний өмнө нь EN артикл орж ирнэ. За Paris is an interesting city. За Парис бол нэгэн сонирхолтой хот юм аа. Тэгэхээр N гэдэг үг маань арталтаа interesting гэдэг одоо эгшгээр эхэлсэн
үг орж ирсэн байна те. Гэсэн хэдийч бол юу байгаа? N гэдэг үг маань Siri гэдэг үгийг үгтэй хамт явж байгаа гэсэн үг. Interesting гэдэг чинь тэмдэг нэр штэ. Тэгэхээр N гэдэг артикл маань Siri гэдэг нэр үгтэй хамт явж байгаа шүү. За дундуур нь interesting орж ирж байна. За энийг бол тусдан дараагийн юм дээр слайд дээр тайлбарлана. N хоёрын ялгааг. За дараа нь D артиклийн хэрэглээ. За нэгдүгээрт нь бол second mention буюу хоёр дахь удаад дурддаж байгаа зүйл дээр. Тухайн зүйл эхний удаа дурддагдчихсан. Одоо дараагийн тийм ээ 2 дахь 3 дахь удаа дурддагдаад байх юм бол the article хэрэглэнэ гэсэн үг. За харъя. I saw a man and a dog. За би харсан. Нэг нь эрэгтэй болон нэг нь нохойг харсан. The man was old. Тэр эрэгтэй хөгшин байсан гэж байна. Тэгэхээр эхний удаа I saw a man. Би нэг залуу харсан тийм ээ. Нэг эрэгтэйг харсан. Эхний удаа хэлэгдэж байхдаа a man гэж ярьсан бол хоёр дахь удаа нөгөө залуугийн талаар ярихдаа the man гэж хэлж байгаа гэсэн үг. Нөгөө залуу чинь харин нөгөө тэр залуу гэд. За, хоёр дахь хэрэглээ specific things буюу тодорхой зүйл дээр гэж байна. The children are in the garden. За, the children гэж хэлэхэд хүүхдүүд тийм ээ. Ямар хүүхдүүд вэ? Нөгөө хүүхдүүд чинь. Эсвэл манай хүүхдүүд гэдэг утга гарч ирж байгаа. Хүүхдүүд are in the garden. Цэцэрлэгт байна. За, garden гэдэг нөгөө мод цэцэг ургадаг цэцэрлэгийг хэлж байгаа. За тэр garden гэж хэлэхэд хэдүүлээ яах нь вэ? Тэр цэцэрлэг үү гэж ойлгох нь штэ шууд сонсоод. Тийм учраас the garden гэж хэлсэн ба. За 3 дугаарт only one thing гэж байна. Цорын ганц зүйлийн өмнө the article-ыг хэрэглэнэ. The moon looks beautiful today. Сар өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна. За сар бол дэлхийд ганцхан байдаг тийм ээ. За өөр юу яах вэ? Нар байна тийм ээ. The sun, the sky, тэнгэр, the earth, дэлхий, газар дэлхий гэх мэтчлэн ганц зүйл дээр дэг хэрэглэнэ. Энэ ганцхан байгаа зүйл учраас хэвлээ тийм ээ олон сар байгаад байгаа юм биш. Аль нэг сар, нэгэн сар гэж хэлэхээр утгагүй болно гэсэн үг. Ягаад тэгэхээр цорын ганц сар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Сар гэж ярихад хүмүүс ингээл ойлгомжтой байгаа учраас дэг хэрэглэж байгаа. За дараагийнх нь common places буюу нийтлэг газрууд, нийтийн одоо газрууд гэсэн үг. We are going to the park. Бид нар парк руу явж байна. Цэцэрлэг түрээлэн рүү явж байна. За Улаанбаатар хичээлвэл тийм ээ би цэцэрлэг түрээлэн рүү явж гин гэх юм бол цэцэрлэг түрээлэн гэл нөгөө юуны те нэг газар бол ойлгомжтой шууд толгойд бодогдсон шүү дээ. Тийм учраас the park гэж хэлж байгаа. Би улсын хурал биш би улсын их дэлгүүр рүү явж гинэ гэж хэлэх юм бол яах юм. Улаанбаатар за нэг улсын их дэлгүүр ойлгомжтой. Тэр нь шууд толгойд орж ирж байгаа. Тийм учраас the department store гэж ярьдаг гэсэн үг. Ойлгомжтой тодорхой зүйл дээр дэг авнаа. За дараагийнх нь superlatives буюу давуу зэрэг. He is the best student in the class. За тэр бол ангид байгаа хамгийн шилдэг сурагч гэж юм тийм үү. За тэгээд the best хамгийн гэд хэдлээ өмнөх хичээл дээр үзсэн шүү дээ. Давуу зэргийн өмнө заавал D авнаа. Давуу зэргийн одоо хувирсан байгаа тэмдэг нэрний өмнө гэсэн үг. За дараагийнх нь musical instruments буюу хөгжмийн зэмсгүүдийн өмнө D article авна. My daughter plays the violin. Миний охин тоглодог. Юг violin хийл тоглодог гэж. За тэгээд D урталтаа авдаг нэлээ олон үгнүүд бол байгаа. Тэрийг энэ дээр нурших бол шаардлагагүй. Юун түрүүнд яг ямар тохиолдолд хэрэгэлдэм бэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь шараар zero article гэж гарч ирж байна. За zero гэдэг маань өөрөө тэг гэсэн үг. Тэгвэл article авахгүй тохиолдлууд en D гэдэг article-ийг ямар тохиолдлуудад авдаггүй юм бэ гэдгийг хэлж байна. За нэгдүгээрт general meaning буюу ерөнхий утга илэрхийлж байгаа үед. За хаарлаа I don't like children. Би хүүхдүүдэд дургүй. За children гэдэг үг маань өөрөө ерөнхийдөө хүүхдүүд гэдгийг илэрхийлж байгаа. Ерөөсөө миний хүүхдүүд юм уу, чиний хүүхдүүд гэсэн санаа байхгүй, ерөн л гэсэн утга гарч ирж байгаа гэсэн. Энэ тохиолдолд хэдүүлээ ямар нэгэн артикл авахгүй. За хоёрдугаарт meals гэж байна. За хоолнуудын өмнө өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол тийм ээ. Эдрийн өмнө хэдлээ ямар нэгэн артикл авахгүй байна. What time do you have breakfast? За чи хэдэн цагт өглөөний цагаа уудаг вэ гэж асууж байна. За дараагийнх нь years, months, days гэж байна. За жил, сар, өдрүүдийн өмнө the article авахгүй. За years гэж байна те. 2005 was a great year. 2005 он бол үнэхээр гайхалтай жил байсан. За сарууд гэвэл яах юм? January, February, March, April, May,
July, June гэх ингэж явна. За эдрийн өмнө бас ямар нэгэн article A юм уу D article авахгүй. За days гэдэг нь юу юм? Monday, Tuesday, Thursday, Wednesday гэх мэтчлэн өдрүүдийн өмнө D авахгүй. За гэхдээ нэг тохиолдолд D авч болдог. Тэр нь this tone дээр. This tone гэдэг нь юу юм? This дараалалаар нь хэлдэг 1-р, 2-р, 3-р гэдэг. The first, the second, the third гэх мэтчлэнгээр D авдаг. За тэрнээс биш бусан дээр нь л ахгүй нэ. За TV гэж байна. За зурагтны өмнө D ахгүй. There is a good film on TV. За зурагтаар нэг гоё кино гарч байна. Нэг сайн кино гарч байна гэж байна. За languages, school, subjects гэж байна. За хэлнүүдийн өмнө D ахгүй, сургуулийн хичээлийн өмнө D ахгүй. He doesn't speak English. Тэр англиар ярьдаггүй. English гэдэг хэл байна тийм ээ. Mongolian, French, Russian гэх хэлнүүдийн өмнө ямар нэгэн артикл авахгүй. I study biology. Би биолог судалдаг. За биолог тийм ээ, literature, уран зохиол, mathematics, physics гэх мэтчлэн хичээлийн өмнө авахгүй гэж. За next and last. За next last гэдэг хоёр үгний өмнө D авахгүй. Гэхдээ D биш артикл авахгүй шүү заяа. Гэхдээ D гэдэг артикл авах тохиолдлууд байдаг. За we went to the theater last week. За бид өнгөрсөн 7 хоногт театр явсан. За дараагийн юм дээр яг ямар үе тэгвэл D авд юм бэ гэдэг талаар гарч ирэх баг. За ерөнхийдөө бол яах нь нэр үг бол заавалчгүй артиклтай явдаг. Артиклтай явахдаа аливаар нь хэлэх юм тийм ээ. N юм уу D юм уу гэдгийг сонгоно. Эсвэл ямар ч артикл авахгүй байх юм уу гэдгийг ингэж сонгох нэ хэдүүлээ. За цаашаа EN гэдэг хоёр артикл байгаа. Энэ хоёр маань хоёулаа нэг гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгвэл ямар үгний өмнө тийм ээ? Нэр үгний өмнө E-г аваад ямарынх нь өмнө N-ийг авд юм бэ гэхлээр E-г хараарай. Consonant sound гэж байна. За consonant гэдэг маань гийгүүлэгч гэсэн үг. Гийгүүлэгчээр сонсогдож байгаа sound гэдэгээс сонсогдож байгаа үгнүүдийн өмнө E артикл авна. За book, car, dog, frog, lemon, truck. За бүгдээрээ гийгүүлэгчээр хэлж байна. Тийм баз? За эдрийн өмнө явна. За дараагийнх нь N-ийг болохоор vowel sound буюу игшгээр эхэлж байгаа. Игшгээр сонсогдож эхэлж байгаа үгнүүдийн өмнө авнаа. An apple, an orange, an egg, an umbrella, an insect, an actor. За ойлгомжтой байгаас тийм ээ. Гийгүүлэгч их шиг. За гэхдээ тэр улаанаар be careful болгоомжтой байгаарай. The sound of the letter is important. За тухайн үсгнийх нь дуудагдж байгаа sound чимээн тийм ээ чухал шүү гэж байна. Юу гэсэн үг юм бэ гэхлээр a house гэж байна. H үсэг тийм ээ адилхан л H үсэг дараагийнх дээр нь our гэж байна. Бас адилхан H үсэг. Гэхдээ сонсогдох нь өөр. A house гэдэг нь хэгээр сонсогдож байгаа сте. Тэгэхээр энэ нь гийгүүлэгчээр сонсогдож байгаа учраас a house гэж хэлнэ. Гэхдээ an hour гэж хэлдэг. Яагаад вэ гэхлээр хэдүүлээ хизэж hour гэж ярьдаггүй. Цаг гэдэг үгийг цаг хугацаа тийм ээ. 1 цаг 2 цаг гэдэг. Тэгэхээр an hour гэдэг нь игшгээр сонсогдоод байгаа учраас игшгээр эхэлж байгаа юм шиг сонсогдоод байгаа учраас n-ийг авч байгаа. Энэ дөрвийн бус юмнуудыг өдөлөө цээжлэнэ. За an uncle гэж энд орно. За uncle гэдэг нь а гэдэг игшгээр сонсогдож байгаа. Тийм учраас n-ийг авч байгаа. Гэхдээ a university буюу U гэж хэлж байгаа учраас одоо тэр нь гийгүүлэгчээр сонсогдож байгаа. За энэ дээр харагдаж байна. University sounds like you. За U-гаар сонсогдож байгаа учраас эдлээ A-г авч байгаа. За энийг бол эдлээ тогтоох хэрэгтэй. За дараа нь хэрвээ одоо тухайн нэр үгний өмнө тийм ээ adjective тэмдэг нэр орж ирсэн байх юм бол A-г авах юм уу, N-ийг авах юм уу, яаж авах юм бэ? Уг нь бол тийм ээ D яахгүй юу? Нэгэн өдөр. Энэ өдөр гэдэг нэр үгийг гэдэг юу дагаад явж байгаа. Артикл дагаад явж байгаа. Гэтэл энэ дунд нь cold, хүйтэн гэдэг adjective тэмдэг нэр ороод ирсэн байна тийм үү? Тэгвэл яах юм гэхэлэр яг энэ гийн араас орж ирж байгаа. Артиклийн араас орж ирж байгаа үгний эхний үсгийг л харна. A cold day. Нэгэн хүйтэн өдөр. A very crazy person. За person гэдэг үгийг үгтэй хамт явж байгаа шүү дээ энэ гэдэг артикл маань. Гэхдээ энэ very crazy гэдэг хоёр үг дундуур нь ороод ирчихэж. Тэгсэн хэдий ч бол person-ийн энэ уртлын үсгийг харахгүй, энэний уртлын үсгийг харна гэсэн үг. За энэ дээр илүү тодорхой харагдана. An easy lesson. За нэгэн амархан хичээл тийм ээ. За хичээл гэдэг үгийг тодорхойлоод байгаа шүү дээ. Гисэн хэдий ч энэ L-ээр
гүйвэлгч ирэхлээд байгаа ч гэсэн хамаагүй энэ дээр яг энэний араас юу орж ирж байгаа? Артиклаараас юу орж ирж байгаа? Гүйвэлгч их шиг орж ирж байгаа. Тийм учраас энийг авч байгаа. An easy lesson. Ерөөсөө л артиклийн араас ямар үг орж ирж ийн тэрнийхээ л дагуу явна. Их шиг ороод ирэх юм бол энийг аавна гэсэн. Хэдийгээр энэ маань лессонтэй холбоотой, энэ маань класстэй холбоотой ч гэсэн, тийм ээ. Нэгэн сонирхолтой хичээл, класс, анги, хичээл гэсэн утгаар орж ирнэ. За ийм байна. За энэ дээр хэдүүлээ нэг дасгал ажиллажээ. За Apple ихшгээр хэлж байгаа учраас за энэ хоёрын нэгийг сонгож байгааз ихшгээр хэлж байгаа учраас төлөө an apple гэж ярина. Нэг алим, тэ? Pen. За гүйвэлгч хэлж байгаа учраас a pen, an orange, a chair, a desk. За umbrella. Umbrella гэдэг нь а гэж сонсогдож байгаа. Тийм учраас хэдлээ энийг аавна гэсэн үг. An umbrella, a giraffe. За гүйвэлгч a teacher, a kite, a car. За elephant тийм ээ. An elephant. Их шиг байна. A shirt, a rabbit, an egg, an eraser. За хоёул их шиг байна. A tree. За ингэж орж ирнэ гэсэн үг. За энэ дэр be careful болгоомжтой байгаарай. Нөгөө нэг сануулга мань орж иж байна. A university гэж хэлдэг шүү. Эдгээр юу гэдэг ихшгээр хэлж байгаа ч гэсэн, их шиг бүсгээр хэлж байгаа ч гэсэн. A unicorn гэж хэлдэг шүү гэж байна. За энэ дэр an hour гэж хэлдэг шүү. Ээж үсэн сонсогдохгүй тийм ээ. Гэгүүлэгч саунд гарахгүй байгаа учраас an honor гэж хэлдэг шүү. Тэгэхээр honor гэж уншихгүй нэ штэ. Honor гэж уншдаг учраас хэлээ n-ийг авна урдаа. An honor нэр төрийн гэсэн үг, нэр төр гэсэн үг тийм ээ. За хэдлээ тэгвэл англи хэлэн дээр одоо хэдүүл ном унших тийм ээ, янз янзын юунууд унших юмуд гарч ирнэ. Тэр болгон дээр тэгвэл яг энэ артиклууд яаж хэрэглээсэд ингэдэг харъя. За short story, богино түүх. One day, нэгэн өдөр, a dog which was very hungry was crossing the street. За нэгэн өдөр яасан? Нэгэн нохой. За энэ нохой анхны удаад урдагдаж байгаа учраас хэдлээ эг авч байна. Нэгэн нохой which was very hungry. Ямар нохой байсан бэ гэхээр маш өлссөн нэгэн нохой was crossing. За ингээд хөндлөн явж иж юг the street. Тэрхүү гудамжийг хөндлөн явж байжээ. За тэгэхээр тэр нохооны явж байгаа гудамж бол ойлгомжтой, тодорхой байна. Suddenly, гинэт it saw a shop selling meat. Гинэт it saw энэ харсан. За нохой учраас идлээ итээр төлөвлөлнө. Тэр нохой харсан юм аа. Нэгэн дэлгүүрийг харсан юм аа. За энэ дэлгүүр анхны удаа гарч иж байгаа учраас эг хэрглэж байна. Нэгэн дэлгүүрийг харсан. Яаж байгаа дэлгүүр? Selling meat. Мах зарж байгаа нэгэн дэлгүүрийг харсан юм аа. Since the dog hadn't eaten for a few days, he couldn't control his hunger. Since гэдэг нэгэнт the dog нөгөө нохой чинь. За ингээд dog ихний удаа гарсан. Хоёр дахь удаа дурддаж чинь тийм ээ. Нөгөө нохой чинь hadn't eaten идээгүй байсан. For a few days хэдэн өдрийн турш идээгүй байсан учраас. За a few гэдэг хоёр үг маань хамт явдаг. Цөөн хэдэнгээ суутгаар. Цөөн хэдэн өдөр нэг хэдэн өдөр одоо юм идэггүйс учраас he couldn't control his hunger. Тэр чадсангүй, чадсангүй control. Удирдах чадсангүй his hunger. Өсөглөнгөө удирдах чадсангүй. When the shopkeeper wasn't looking. За when the shopkeeper. Хэдлээ shop-ийн талаар өмнө нь ярьсан тийм ээ. Анхны удаа тухайн дэлгүүр дурдагцсан. Тэгэхээр дэлгүүрийн нөгөө худалдагч нь дэлгүүрийн эзэн нь гэсэн үг. За shopkeeper маань дэлгүүрийн эзэн шүү. Нөгөө дэлгүүрийн эзэн маань wasn't looking. Хараагүй байх үед тийм ээ. Хараагүй байх үед нь the dog өнөөх нохой чинь took авсан. A piece of meat. Нэг хэсэг махыг авсан. And ran away. Тэгээ зугтсан гэж. За a piece нэг хэсэг. The dog ran till it came near a clear stream to enjoy his food. За нөгөө нохой чинь the dog ran гүйсэн. Till хүртэл it came нөгөөх чи ирэх хүртлээ. Хаана? Near ойролцоо. Нэгэн clear цэвэр тунгалаг stream урсгал усны дэргэд ирэх хүртлээ гүйсэн. Яахын тулд to enjoy his food. Хоолоо идэхийн тулд. За хоолоо зооглохын тулд нөгөө нохой чинь нэгэн цэвэрхэн урсгал усны дэргэд ойрхон ирэх хүртлээ гүйсэн гэж байна. Ойролцоо ирэх хүртлээ гүйсэн. Тэгэхээр энэ stream
урсгал ус маань яасан анхны удаа дурддаж байгаа учраас A авж байна. За clear гэдэг маань цэвэрхэн гэдэг энэ stream-ийг тооцдогсон үг байна тийм үү? As he was about to eat the meat. За as гэдэг нь тэгэх үед гэсэн үг бас энэ whenтэй адилхан утгаар хэрэглэгдэж байна. He was about to гэдэг нь тэгэх гэж байсан. Eat идэх гэж байх үед тэр яг идэх гэж байх үед the meat нөгөө махаа идэх гэж байх үед тийм ээ. Мах өмнө дурдагдаа ярьцсан шүү дээ. Тийм учраас the meat гэж байна. Нөгөө махаа идэх гэж байх үед he saw тэр харсан. His own reflection. Түүний өөрийн own reflection тусгалыг хаана харсан? In the water. Усан дотор харсан. Тэгэхээр энэ дэр яагаад the water гэж хэлсэн бэ гэхээр юуны усын? Нөгөө өмнө нь дурдагдсан stream урсгал усны ус шүү дээ. Тийм учраас нөгөө усанд нь өөрийнхөө тусгалыг харсан юм аа. Махаа идэх гэж байхдаа харсан тийм ээ. He didn't understand. Тэр ойлгоогүй. Юг that it was his own reflection in the clear water. Юг ойлгоогүй гэхээр it was энэ нь байсан his own reflection. Түүний өөрийнх нь тусгал байсан. In the clear water. Тэр цэвэр усан дотор байсан нь өөрийнх нь тусгал байсныг тэр ойлгоогүй. За, нөгөө цэвэр усанд гэнэ the clear water. Дараагийн удаа дурддагч. Эхний удаа бол тэр Этэй дурдагдсан. He thought тэр бодсон. There was another dog. Тэнд байна. Another өөр нэг нохой байна. Юутай with a piece of meat. Хэсэг махтай өөр нохой байна гэж бодсон. So, тиймээс without thinking twice. Without гүйгээр thinking бодлогүйгээр twice хоёр удаа бодлогүйгээр за дахин бодож үзэлгүйгээр ихтэл бодлогүйгээр he opened тэр нээсэн his mouth амаа нээсэн яах гэж to bark хуцах гэж хаашаа at the other dog нөгөө нохой руу хуцах гэж. За тэгэхээр another dog нөгөө өөр нохой гэж гарч ирсэн шүү дээ өмнө дурдагсан. Тийм учраас the other dog нөгөө бусад нохой руу хуцах гэж амаа нээсэн. As soon as тэгмэгц. За энэ as soon as гэдэг гурлаа нийлээд тэгмэгц. He did that. Тэр үнийг хиймэгц. Тэр амаа нэмэгц тийм ээ. His piece of meat. Түүний хэсэг мах нь fell into the stream. Унсан хаашаа into the stream. Нөгөө урсгал ус руу унсан гэж байна. За stream чи өмнө нь гарсан учраас D оруулж ирж байна тийм үү. За гэх мэтчлэн та хэд маань яах вэ гэхээр ямар нэгэн ном уншихдаа ямар нэгэн өгүүлбэр уншихдаа энэ D гэдэг артикл яг яах гэж орж ирээд байгаа тийм ээ гэдгийг ингэж ойлгох боломжтой гэсэн үг. За уншаад ойлгоод ирмэгц дараа нь юм бичих эсэ бичих үед алдаа мадаггүйгээр артикла хэрэглээ сурчдаг. За хэдийг нь дасгал ажиллая. Эхний өгүүлбэрийг харъя. Horse runs fast гэж байна. Морь гүйдгээ, хурдан. Морь хурдан давхдаг. За. Энэ дээр яг тэр хурдан давхтыг нь яаж мэдээд байгаа? Тэгэхээр тэр морийг өмнө нь мэддэг байсан гэсэн үг. Мэддэг байсан. Тэгэхээр тэрхүү морь хурдан давхдаг. Өнөөх морь ч хурдан давхдаг. Нөгөө морь ч хурдан давхдаг гэдэг утгаар D орж ирнэ. The horse runs fast. За хоёр дахь өгүүлбэрийг харуул. I saw boy. За би хүү харсан running in the street. За гудамжинд гүйж байгаа нэгэн хүүг би харсан гэдэг утга гарч ирж байгаа энэ дэр. I saw a boy. Нэгэн хүүгүнийг харсан. Тэр хүүгүнийг анх удаа харсан. Running in the street. Нөгөө гудамжинд гүйжсэн. Би өөрөө гудамжинд байгаа ш тийм үү. Тэгэхээр тэр гудамжинд ямар гудамж гэдэг нь ойлгомжтой. Би мэдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр дэ аавна гэсэн үг. Street юм. За he can pay. За pay гэдэг pay биш үү? Play гэж байгаа шүү. Play upon flute. За flute гэдэг маань хөгжмийн зэмсэг limb байгаа. Very well. Тэр лимбийг маш сайн тоглодгоо. Play гэдэг үг байгаа шүү. L хэсэг дотор бичигдсэн. Тэгэхээр хөгжмийн зэмсгийн өмнө хэдүүлээ the article авна гэж ирсэн тийм үү? За дараа нь I saw. За би нэгэн хөгшин залууг харсан. Энэ хаана? Гудамжинд district. За энэ дээр бас адилхан. Гэхдээ энэ яасан байна? Man залуугийн өмнө old гэдэг ихшгэр хэлсэн үг орж ирж байна тийм ээ. Тэгэхээр энийг авч ийн. An old man in the street. За all boys were present. За бүх хүүгүүд байсан гэж байна. Were present. За энийг тухайн контекст ихээс нь утгыг нь орчуулж болно. All the boys
За нөгөө бүх хүүгүүд чинь were present. Тэнд ингээд одоо оршиж байсан гэсэн утгаар орж иж болно. Эсвэл all the present were present. Бүх хүүгүүд бол бэлэг байсан юм аа гэж орчуулж бас болно. Тэгэхээр тухайн юунаас шалтгаална шүү. Эхээс тийм ээ. Тухайн том эхээс шалтгаалж энэ үгээр орчуулагдаж байна. The boys, all the boys. За энэ дээр яасан бэ гэхлээр M Phil гэд хүний нэр байгаа учраас хэдлээ оноос нэрний өмнө ямар нэгэн артикл авахгүй гэж байгаа. He is тэр бол M Phil юм аа. За moon is shining in sky гэж байна. За moon, sky хоёр чинь дэлхий дээр ганц байдаг зүйл учраас the moon is shining in the sky. Man is rational being. За хүн төрлөختөн бол хүн бол тийм ээ man is rational гэдэг маань ухаантай, оюун ухаантай being оршихуй юм аа. За irrational being. За дараагийнх нь I have read. За би уншсан. Юуг уншсан? Arabian Nights. За энэ тодорхой хүн болгоны мэддэг зүйл гэдэг утгаараа The Arabian Nights гэж хэлж байна. За down is English paper. За down бол Английн paper сони юм аа. Тийм ээ. Нэгэн in English paper. Нэгэн сони юм аа. Whole milk was spilled. Бүх сүү spilled асгарсан. Тэгэхээр тухайн сүү мэдчихсэн байгааз. The whole milk was spilled. За 12. He is European boy. За European гэдэг нь U гэж сонсогдож байгааз хэдийгээр E гэдэг ихшгээр хэлж байгаа гэсэн. Тэгэхээр a European boy. За дараагийнх нь higher you go, cooler it is. За чи хэдий хэмжээгээр өндөрт гарна, төдий хэмжээгээр cooler it is гэдэг нь сэрүүхэн байх болно гэсэн. За энэ бол нэг тогтсон хиллэг байдаг. Энэ дээр дэг авдаг. За higher гэдэг нөгөө нэг comparative хоёр харьцуулсан зэргийн хувиргасан үг гарч ирж байгаа. The higher you go, хэдий хэр хэмжээнд өндөр явна. За тэр хэмжээгээр cooler it is сэрүүхэн байх болно гэж байна. Хоёулын дээр нь дэг авдаг юм бүтэц байдаг. За дараа нь we saw snake in grass. За бид нар харсан нэгэн могойг юунд өвсөн дунд харсан. We saw a snake in the grass. The handle of this jug is durable. За энэ jug энэ савны тийм ээ бариул нь durable их бат бөх юм аа. Тэгэхээр савны бариул гэж тодорхой юмны талаар ярьдаг. Тодорхой бариулны талаар ярьж учраас the handle of this jug гэж хэлнэ. За he came here. За hour тийм ээ нэг цагийн өмнө тэр энд ирсэн. An hour. Яагаад вэ гэхээр H үсэг маань чимээгүй дуугүй байдаг. За дараа нь topic we are discussing is very interesting. За бидний discussing бидний хилэлцэж байгаа сэдв бол is very interesting. Маш сонирхолтой гэдэг өгүүлбэр байна. Тэгэхээр бидний хилэлцэж байгаа гэд тодорхой сэдвийн талаар ярьдаг учраас the topic we are discussing гэж хэлнэ. За she gave me a book. Тэр надад нэгэн ном өгсөн. За тэр номыг би сайн мэдэхгүй. За эсвэл 19-ийг хараарай. He read. Тэр уншсан. He read a book I gave him. So the book I gave him. Орчуулган бол тэр миний өгсөн номыг уншсан. Тэгэхээр тодорхой ном байгаа учраас the book гэж хэлнэ гэсэн үг. A book, the book гэх хоёр янзаар хэлээд байгаа тий. Хоёулаа шал өөр утгатай орж ирж байна. За энэ дээр less you work, less you gain. За бага ажиллах тусам бага олно гэж байна. Энэ бас яг нөгөө хамгийн 13 дээр хэлэгдэж байгаатай адилхан хоёулаа дэ аавна. Ийм бүтэц байдаг. Бага ажиллах тусам бага олно. I have a bag of rice. Данаас нэг уут гурил байна. За нэг уут. River is full of water. За энэ голын ус нь их байна. Усаар дүүрэн байна. Тэгэхээр тодорхой голыг ярьж байгаа учраас the river is full of water. We rode. За бид нар унсан. Юу унсан? Зан унсан. An elephant. Бид нар нэгэн зан унсан. He hit himself with a stick. За he hit himself. Тэр өөрийгөө цогсон. Юугаар? With a stick. Нэгэн саваагаар цогсон гэж. Анхны удаа гарч ирж байгаа зүйл учраас. За гих мэтчлэнгээр хэдүүлээ END гэдэг артиклийг хэрэглэн хэрэглэхгүй байх тохиолдлууд бас
байдгаа гэдгийг ойлгох нэ. За бүгдэнд нь анхаарал хандуулсанд баярлалаа. Thank you for your attention and see you next time.